тээврийн прокурорын газар нь бол 6 дүгнэлт гарсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажилтны журам эсрэг гэмтрэг. За дээр нь гэмтрийн талаарх гомдол мэдээлэлд бол хэл тавьж ажилладаг байгаа. За ер нь сүүлийн үед одоо согтууруулах ундааны зээл хэрэгэлсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн тоо бол буурахгүй. За яг манай тээврийн прокурорын газраас 2016 оны эхний 1-р улирлын байдлаар одоо согтуугаар гэмтрэг үйлдсэн, зөрчил гаргасан одоо хүмүүсийн талаар судалгаа хийж үзэхэд өмнө оны яг мөн үетэй харьцуулах юм бол энэ тоо үзүүлэлт ерөөсөө буурахгүй, жил ирэх тусам бол өсөх хандлагатай байгаа. За энэ маань одоо юутай холбоотой вэ гэж үзэхээр мэдээж одоо нөгөө иргэдийн өөрсдийн хувь хүний одоо мэдсээр ээжиж одоо тухайн зүйлийг хэрэгжилж болохгүй гэдгийг мэдсээр ээжиж одоо хэрэглээд байгаа байдалтай шууд холбоотой. За ариг согтруулах ундааны зээл гэдэгт маань бол одоо ариг, пив, айраг одоо ингээд бүгд багтдаг. Энийг бол одоо хүн болголт мэддэг. Тэгээд одоо ариг согтруулах ундааны зээлээр хэрэгэлсэн байна гэдгийг маань болохоор одоо цагдаагийн байгууллагаас л ослын газарт очиж дараагаар багжаар хүлээлгэж үздэг. За 0.20%-аас дээш гарсан байх юм бол одоо согтуулах ундааны зээл хэрэгэлсэн гэж үзнэ. За дээр нь бас давхар одоо шинжээч хэргийн газарт оролцож одоо цусны шинжилгээгээр үл шинжилгээ авдаг. За уг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр гасан бас цусны шинжилгээгээр бол нөгөө маань одоо ариг согтуулах ундааны зээл хэрэгэлсэн байна гэдэг нь бол бас давхар нотолж өгдөг. Тэгэхээр одоо согтууруулах ундааны зээл хэрэгсэн үедээ одоо замын хөдөлгөөнд оролцож байна гэдэг маань олонгууд одоо өөрт болон хувь хүнд дээр нь одоо бусдын аим нас, эрүүл мэнд, бусдын эд хөрөнгө одоо энэ бүхэнд л одоо хор уршиг учруулж байгаагаар бол маш одоо сөрөг үр дагавартай л да. Тэгээд одоо согтууруулах ундааны зээл хэрэгэлсэн одоо этгээдэд арга хэмжээ оногдуулж байгаа хариуцлага маань бас 2015 оны 7 сарын 8-ны өдрөөс хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинжилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор болохоор одоо согтууруулах ундааны зээл хэрэгэлсэн үедээ тээврээсэл жолоодсон болвол одоо 384 мянган төгрөгөөр торгож, дээр нь одоо 2 жилээс 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар эрхийг нь хасгаар ингэж хариуцлагыг нь бол өндөржүүлсэн. Хуучин манай зархааны хариуцлагын тухай хуулийн 25-ийн 1 гэсэн зүйл анги байсан. Энэгээр олонгууд бол одоо 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар л эрхийг нь хасдаг байсан. Тэгэхээр шинэ хуулиар болохоор жолоочийн хариуцлагыг одоо улам өндөржүүлсэн, хариуцлагын тогтолцоог нь бол одоо өндөржүүлсэн гэж үзэж болно. Тэгээд одоо ингээд хариуцлагын тогтолцоог өндөржүүлээд байгаа боловч одоо тухайн тоо үзүүлэлт маань бол өссөөр л байна л да. Тэгээд эрүүгийн хэргийн хувьд авч үзэх юм бол одоо согтуурсан үедээ гэмтрэг үйлдсэн бол эрүүгийн ерөнхийдөө 23 дахь зүйлд тодорхой заасан байдаг. Одоо согтуурал, мансуурлын байдал гэмтрэг үйлдсэн болвол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр одоо согтуурсан, мансуурсан байдалтай гэмтрэг үйлдсэн болвол одоо эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй нэ гэж ойлгож байна. За дээр нь одоо манай тээврийн прокурор хяналт тавьдаг. Эрүүгийн байдлын тусгай ангийн 215 дахь зүйлээ 215-ийн 1 гэсэн зүйл ангид болохоор тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтны журмыг жолооч зөрчсөний улмаас бусдын биед хүндөвтөр гэмтэл учруулсан. За дээр нь үлэмж хэмжээний хохирол учруулсан бол энэ зүйл ангиар зүйлчлэхээр заасан байдаг. Тухайн сая миний дурдсан зүйл ангийг цогтуугаар үйлдсэн болвол энэ зүйл анги маань хүндрээд эрүүгийн тусгай ангийн 215 дахь зүйлээ 252 гэсэн зүйл анги болж хүндэрдэг. Тухайн одоо зүйл ангиар одоо тухайн зүйл анги маань мөрдөн байцаалтай ажиллагаа явагдаад хүндэрч байна гэсэн үг. За тухайн гэмтрэг үйлдсэн гин буруутай этгээдийн асуудлыг бол шүүхээр шийдвэрлэх. Тэгэхээр одоо прокурор шүүхээр шилжүүлнэ. За тэгэхээр одоо нөгөө гин буруугийн асуудал яригдаж нөгөө хүнд маань яар шийтгэлийн асуудал яригдана гэсэн үг. Тэгэхээр одоо согтуурлын байдал гэмтрэг үйлдсэн маань дахиад нөгөө шүүхтэр одоо хүндрүүлэх нөхцөл байдал тооцогдно гэсэн үг. Тэгэхээр одоо өөрт болон өрөөлтийн маш хор уршиг ихтэй учраас одоо манай хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь бол алхам тутамдаа одоо уг ажиллагаа аюулаас одоо яаж өөрийгөө урьдчилан сэргийлэх вэ? Одоо үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж одоо өнөөдөр бас хөгжил 21-р зуунд амьдарч байгаа шүү дээ бид нар чинь. Тийм болохоор одоо жолоочд дуудлагын жолооч дуудаж болж чинь. Дээр нь эсвэл найз нөхд 90 сар болоога найз нөхдөд дуудаж болж чинь. За хэрвээ одоо зайлшгүй тийм шаардлага байгаа бол машин тэргээ зогсоолт тавьж болж чинь. Төлбөртэй зогсоолт. Энэ бүх аюулгүй ажиллагаа хангасны дараа л одоо бас тухайн зүйлийг тааруулж тохируулаад хэрэглэх юм боломжтой. Зогс. Үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсгээр болгоомжтой гарна уу? Явган зорчигч та өөрийн буруу үйлдэлдээ хуулийн өмнө хариуцлах хүлээн. Тээврийн прокурорын газар
Тэгэхээр ер нь бас манайх судалгаа хийж үзсэн л дээ. Яагаад гэх юм бол манай нөгөө тээврийн прокурорын газар маань Дагнсан прокурорын газар тэгэхээр нөгөө хөдөө орон нутгад гарсан одоо маш олон хохирогчтой одоо нөгөө хохирогч гэрчүүд нь Улаанбаатар хотод суурьсан юм тохиолдолд бас улсын ерөнхий прокурорын газраас манай тээврийн прокуроос харьяал тогтоож ирдэг. За үүнтэй холбоотойгоор бид нар бас тухайн хэрэг тэнэл тавьж ажилладаг. За ингээ хэрэг тэнэл тавиад танилцж байгаа явцад бол одоо нөгөө хүмүүс амралт, зугаалга, аялал жуулчлал ийм байдлаар хөдөө орон нутагт явж байхдаа бол одоо хөдөө орон нутгийн замд ямар нэгэн хараа хяналт байхгүй тэгээ цагдаа байхгүй ч гэдэг юм уу. Ийм учраас жоохон одоо нөгөө жоохон задгай тэгээд арх согтруулан ундааны зүйл хэрэгсэн үедээ өөрөө өөртөө итгээд одоо тэрвэсэлж олоод хөдөлгөөнд оролцсонтой холбоотойгоор ослоо аваар гарсан. За дээр нь одоо нөгөө хурд хэтрүүлдэг. Одоо Улаанбаатар хотод бол 60 км цаг, одоо Туурш замд 80, Суурингийн доторх замд бол Улаанбаатар хотоос гадарш замд 100 км цагаас хэтрүүлэхгүйг зам үйл өндрөм заасан ба. Тэгтэл одоо тухайн замын нөхцөл байдалтай одоо хурдыг тохиулж байгааг улмаас бас ослоо аваар гарсан ийм нөхцөл байдлууд л байдаг. Тэгээ дээр нь одоо бас амар зугаалж байгаа учраас одоо нутгийн заншилж байд юм уу тийм нутгаараа уул аваандаа одоо дахих ч юм уу энтэй холбоотойгоор бас архитаар сэргэлтэй үнтэй холбоотойгоор ослоо аваар гарсан. Тэгээд дээр нь бас олон зорчигчтой яваа учраас олон хүний аймнаас хохирох, маш их хэмжээний хохирол учрах ийм нөхцөл байдлууд бол их гардаг. Тэгэхээр энэс одоо хүн болгон л өөрөө одоо аюулгүй ажиллагаагаа хангаж одоо дээр нь террористийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох. Энэ бүх ажил хувь хүнтэй л холбоотой учраас хүн болгон л үүнд одоо анхааруул одоо уг ослоо аваараас урьдчилан сэргийлэх боломжтой. Зогс. Явган зорчигчтай хурдыг өөрөө бүү тооцоол. Явган зорчигчтай өөрийн буруу үйлдэлдээ хуулийн өмнө хариуцлах хүлээн. Тээврийн прокурорын газар. Одоо цогтруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ хөдөлгөөнд оролцож байгаа жолооч гэдэг маань мэдээж одоо нэг өөрийн орчинтой харьцах харьцаа, мэдрэмж, самбаачлах хугацаа энэ бүх юм бол одоо сарин гэж ойлгож болно л доо. Мэдээж хэрэг одоо юу гэдгийг орчинтойгоо эрүүл хүн бол арай өөрөөр харьцах ёстой. Тэгтэл одоо цогтуулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ ямар хугацаанд яаж самбаачлах боломжтой. Энэ одоо бодох хугацаанууд нь сарниж байгаа учраас бол гарах үр дагавар бол маш их хор уршиг их. Тэгээ үүнтэй холбоотойгоор магадгүй өөрийнх нь амнаас эрсдэх ийм аюултай нөхцөл байдалд бол байна л гэсэн цогтруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тэр өсөж олоодж байгаа маань. Тэгэхээр би түрүүн бас дээр ярьсан. Хүн болгон л одоо 80 настай 8 настай хүүхдээс 80 настай бачир хүртэл хүн болгон л одоо цогтруулах ундааны зүйл хэрэгэлсэн бол тэрвэсэлж олоодж болохгүй гэдгийг мэддэг. Тэгээ мэдсээр байж одоо тухайн үйлдэлийг хийгээд байна гэдэг манлууд бас санаатай л гэж үзэх үндсэлтэй болчиход байгаа. Тийм болохоор энэ үр дагавраас одоо гарахын тулд өөрийгөө хамгаалахын тулд бусдын амьнасыг хамгаалахын тулд одоо бусдад болзошгүй эрсдлийг учруулахгүй тулд бол одоо хүн болгон л үүнээс өөр өөрчлөн сэргийлэх ёстой л да. Замын хөдөлгөөн гэдэг маань болохоор зам, орчин, тээвэр, хэрэгсэл, хүн гэсэн энэ дөрвөн зүйлтэй салшгүй холбоотой. Тэр сүүлийн үед гарч байгаа одоо зам дээр ослын гарч байгаа нэг шалтгаан нөхцөл маань бол нийгмийн байдалтай холбоотой. За энэ маань юу вэ гэхээр одоо Улаанбаатар хотод суурьсан хүн амын иргэдийн тоо олширсан. За дээр нөгөө хөдөлгөөний нэгтршил ихссэн. За дээр нь одоо манай замын нөхцөл байдал бас ямар үлээ тий хүн болгол мэддэг бас хэдийгээр засагдаад байгаа боловч бас л одоо яг олон улсын байдалтай харьцуулж үзэх юм бол бас л доогуур төвшөнд ингээд замаа ачаалаад дийлэхгүй болсон. Энэ нөхцөл байдалтай холбоотой бол бас одоо ослог аваар гарах нэг шалтгаан болж байгаа. Нөгөө талаас олонгууд бас хувь хүнтэй холбоотой. Хувь хүнтэй холбоотой гэдэг нь юу вэ гэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч. Замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч маань бас замын хөдөлгөөний дөрвөн зааснаа тодорхой үүрэг хүлээсэн. Явган зорчигч маань одоо явган үний гарц гарамаар гарах ёстой. Гарц гарамгүй газраар одоо ойрт ирж яваа тэрвэслийн урдуур гинэтгүй цогтуугаар хөдөлгөөнд оролцох зэрэг бол замын хөдөлгөөний дөрвөн зааснаа хоригдсан байдаг. Тэгтэл манай явган зорчигч маань бол одоо хөдөөгөөс хот руу шилжиж байгаатай холбоотойгоор бас нэг хөгжлийг одоо бүрэнгүүлцэд бас хөгжиж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор манай монголчууд бол бас дуртай хэсгээрээ л зам хөдөлгөөнд оролцож идэг. Одоо ингээл мал явж байгаа юм шиг айл дуртай газараа явчихдаг. Үүнтэй холбоотойгоор зам дээр осол дүртэх явдал бол маш их байдаг. Тэгэхээр одоо явган зорчигч бас зам хөдөлгөөний дүрм заасан үүргээ биелүүлэх ёстой гэсэн үг. Зогс. Гарцаар зөв гарна уу?
Тэгэхээр одоо замун хөдөлгөөнд одоо явган зочиж үнэхээр өөрийн зөвшөөрсөн ногоон гэрлэн тохиогоор явган хүний гарцаар хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд бол одоо жолооч зам тавьчих ёстой. Нөгөө жолооч маань болоод буцаад одоо өөрийн зөвшөөрсөн гэрлэн тохиогоор одоо тодорхой хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох ёстой гэсэн. Ингээд одоо хөдөлгөөнд соёлтой аль алин соёлтой бие бинийгээ хөндлөөд хөдөлгөөнд оролцож байгаа юм бол бас одоо зам дээр осол гарахгүй байх боломжтой. Тэгэхээр одоо бас ослон аваар маань нийгмийн талаасаа, хувь хүний талаасаа бас ингээд ослон аваар гарах бас нэг шалтгаан нөхцөлийг бол бүрдүүлж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр одоо бас дээр нь манай нөгөө цэцэрлэгийн бага насны хүүхдүүд, сургуулийн өмнөх насны хүүхдүүд гэл ингээл хөдөлгөөнд одоо манай эцэг эхчүүд одоо сургууль руугаа гүйчээрээ миний охин яваад очичоороо гэл ингээл хүүхдүүдэд явуулцдаг. Тэгэхээр зам хөдөлгөөн дөрмийн 3-ын 3-д болохоор сургуулийн өмнөх насны хүүхдийг одоо харгалзах хөнгүүгээр одоо хөдөлгөөнд оролцуулахыг хоригдсан байдаг. Сая дээр нь бас 2015 оны 7 сарын 8-ны өдрийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгаар бас боловсролын байгууллагын ажилтнуудын үр хариуцлагыг бас өндөрлүүлж өгсөн байгаа. Энэ юу вэ гэхээр 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эхээс нь гадна боловсролын байгууллагын ажилтнууд бол одоо бусдын хараа хяналтанд ор зам хөдөлгөөнд оролцуулахар бол заагдсан байгаа. Тэгэхээр одоо бас боловсролын байгууллагын ажилтнуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж байна гэд маань буцаад нөгөө бага насны хүүхэд зам дээр осолд өртгөөс урьдчилан сэргийлж байна гэж ойлгож байгаа. Зогс. Та хүүхэдтэй зөв үлгэр. Явган зорчигч та өөрийн буруу үйлдэлдээ хуулийн өмнө хариуцлах хүлээн. Тээврийн прокурорын газар. Тэгэхээр одоо манай зам хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч жолооч нар маань одоо зам хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж одоо бие бинийгээ хүндэлж соёлтой одоо зам хөдөлгөөнүүдээр дүрм заасан үүргээ одоо биелүүлэх юм бол зам дээр осол гарахгүй байх боломжтой. Дээр нь одоо гарч болцсошгүй аюулаас өөрийгөө болон өрөөлийг аврах боломжтой учраас хүн болгон одоо тухайн зам хөдөлгөөний дүрмөө ягштал биелүүлэх юм бол уг одоо зам дээр осолд өртгөөс урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг хэлмээр байна.